Сайн байцгаана үзэгчдээ 2025 оны онцлог цашин нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Ардын дуу бүжгийн Ханхидий чуулгын бүжигчин Хос болох Одон туяа гал эрдэнэ нарыг урьж оролцууллаа. За юуны өмнө урилга хүлээн авчирсан та хоёртаа маш их баярлалаа. Бас маш их завгүй явж байгаах гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд юуны өмнө бас үзэгч олондоо өөрсдөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье. За намайг Базарагчгийн Одон туяа гэдэг Ардын дуу бүжгийн Ханхидий чуулгад одоо госол бүжигчнээр ажиллаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Тийм. За сайн байцгаана уу намайг Гамболтын гал эрдэнэ гэдэг. Би өөрөө Төв аймгийн Цээл сумын гаралтай хүн. Хинтээ аймаг тэрэд бас одоо яг 8 гаруй жил болж байна. Бүжгийн урлагт Ардын дуу бүжгийн Ханхидий чуулгад ажиллаад бол яг бас 8 гаруй жил болж байгаа. Мэргэжлийн урлагт яг мэргэжлийн бүжигчин болоод 10 дахь жил рүү ороод явж байна да. За Одон туяагаас асууя. Саяхан бас шинэхэн бүжгийн дугуулангаа нээсэн байгаа. Тэгээд та хоёрын энэ санаагаа бас хизэнээс гаргавын талаар ярихгүй юу? За. Бид хоёрын хувьд болохоор дугуулангаа ерөнхийдөө бол бас нэлээд олон жилийн өмнө л ярилцж байсан. Ер нь бид хоёрын мөрөөдлийн бас нэг хэсэг гэж хэлж болно. За тэгээд ерөнхийдөө бол одоо бид хоёр чинь нөгөө хоёулаа урлагийн хүн учраас нэг санаа бас тэг нэг зорилготой байдаг учраас яг энэ зорилгынхаа дагуу мөрөөдлийнхаа дагуу л ерөөдөө дугуулангаа нээсэ. За ерөөдөө л нөгөө бүжгийн урлагийг одоо Ханхидий нутагтаа бас хөгжүүлэе гэж зорьсон байгаа. Тэгээд одоогор хэдэн хүүхдүүд явж байна? За одоогор манай дугуулмада 3 ангитай байгаа. За 4-6-наас 7-оос 10-наас 11-ээс 14 нас гэсэн 3 ангитайгаа нийтдээ 40 хүүхэдтэй байгаа. Таны хувьд гоё санагдаж байгаа те эмэгтэй бүжигчин ялангуяа октод орж ирэхээр бас айгүй хайр нүрж байна уу? Тий, ерөнхийдөө бол бүжгийн урлагт бол их хвчлэн октод илүү их орж ирдэг юм бэлээ. Тэгээ хараад хахад ер нь хөвгүүдээс илүү октод нь маш олон сургалтчид бол байгаа. Тэгээд айгүй дуртай байгаа. Бид нар чинь дугуулангаа нэгэд одоо 2 дахь сар руу ороод явж байгаа. За та хоёрын маань хувьд одоо эрэгтэй хүүхэдтэй заана гэсэн юм байхгүй зү тэ адилхан л бүгдэнд нь ороод явах уу? Тий. Эцэг эхчүүд ер нь хэр хандлагатай? Ер нь одоо хоёулаагаа бас энийгээ байхгүй үед нь би бүх юм орчдөг. Гэхдээ давуу тал байгаа л да. Эрэгтэй хүний давуу тал гэвэл одоо эмэгтэйчдийн нөгөө эргэл түрүүх юм дээр ажиллаж болж байгаа. Эмэгтэй хүн болохоор манер зөөлөн тал иймэрхүү талыг харж ажилладаг гэсэн үг. Тэгээ эцэг эхчүүд ч гэсэн ер нь хоёр багш эрэгтэй эмэгтэй багш байгаа болохоор дуртай ер нь. За тэгээд соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүрцэн гэж бас сонссон. Тэгээд энэ цол тэмдэгээ бас хизээ авав. Нэг нь өмнө авсан байсан уу эсвэл бас адилхан авсан уу? За бид тэрээр болохоор энэ жил л айгүй гоё онцлог гоё жил байлаа. Хосоороо соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртсэндээ бол маш их баяртай байгаа. Энэ сая урлагийн ажлын баяраар авсан. Яг бид тэрийг аваад нөгөө ээж аав ирцэн үед доошоо нөгөө буугаад ирсэн чи танахаас яг нөгөө ярьцлага авах таарад тэгээ бас ярьцлага өгчээсэн. Ямар мэдрэмж төрөө? Гоё мэдрэмж байсан. Хосоороо бас хөрхөн болгоно гэж авдгүй юм байлээ. Авж байгаагүй юм байлээ. Тэгээд их нэртэйгээ цуг ингээд урлагийн байгуулалт ажилладаг бас нэг сайхан ингээд ойлоод цуг шагнуулаад явсан даас баяртай яасан. Ер нь ямар хөө мэдрэмж төрсөн? Мэдрэмжүүд мэдээж угаас амар гоё дээд зэгтээ хүрсэн. Бүр тэр өдөр чинь бүр уйлаад бүр ингээд тайвширахгүй мэдээж баярын хэлмэс байгаа тий. Тэгтэл бүр ингээд юу бүр итгэхгүй байгаа юм чи хоёулаа хосоороо аав гэдэг бол үнэхээр бас ховор тохиолдол гэж бол хүмүүсээс айгүй хэлжсэн. Тэгээд амар гоё бахархууштай байсан. За тэгээд яг энэ соёлын тэргүүнийг авах мөч хүртэл маань дэмжиж ирсэн ажлынхаа хамт олон дараах. За тэгээ бүжигийн багш мөн хатагчтай тэгээд нийт удирдлагуудтай бүгдээрэнд нь маш их талархаж байна. Тэгээд баярлж явдаг. Тий. Энэ шагналж байгаа ганцхан бидний одоо ингэж шагнал биш хамт олонний шагнал дээрээс нь одоо ингэж цаашдаа ерөнхийдөө илүү сайн хичээгээрээ гэсэн уран зоригийг өгч байгаа энэ том гой шагнал гэж бол соёлын хүний хувьд бол боддгоо. Тэгэлгүй ахав. Нэгэнт нэвтрүүлэгтээ бас хоёр хос гэр бүл за ялангуяа бүжгийн урлагаар бас адилхан хичээлдэг хүнийг сонгосны хувьд ер нь та хоёр мань анх бас яаж танилцваа бас тий эр хүнээс эхлэе гэж бодож байна. Би өөрөө хотод цэргийн дуу бүжиг эрдэнэ чуулгад ажилладаг гэсэн байхгүй. Бүжигчнэр ажилладаг байж байгаа. Тэгээ урагшаа хятад руу нэг бас нэг санхүүгийн асуудлаараа ажиллаад явах болоод яг хятад руу явхад хинтигээс бас хинтийн бүжигчтэй цугаар таарч ирсэн. Тэгээ хятадын урагшаа Сичуан гэдэг
тийм мууч гэхүү хот гэхүү тийм базар очоод тэд нэг саргаар ажиллаж явах техникээс гэдэг анх зүгээр хотоос таараад вагонд явж байхдаа л ер нь нүдэнд тусч ирсэн яг цэгэр цам малгайтай цэгэр гүйтдэг тийм адтай инээсэн нэг тийм эмэгтэй хараад тустай. Тэгээд тэнд очиж явахдаа бас ажиллаж байхдаа харж байгаа л да. Тэгэл хөөх эмэгтэй гэж санаал. За тэгээд тэндээс нэг сараар буцаж ирээд буцах замдаа илүү сайн тотнос чи илүү цог сууж явж нөгөө замдаа битж хөөзөрдөж байна ингээл өвчнө тоглож явж байхдаа илүү сайн тотносоод тэгээд буцчи холбоотой байж агаад тэгж танилцсан ер нь Сичуанд ах танилцаад тэгээд бүр хинтээ амиргүй ирэх үе маань бол тэгээд холбоотой байж байгаа сүулдэ тэгээд ирэхэд тэгээ бүр наашаа ирж амьдрий гэсэн шийдвэр гаргаад ирж хинтээ амиг амьдсан байгаа. Таны хувьд бас нөхрийнхөө юунд нь татагдав? Тий. Ер нь л нөгөө нэг одоо олны нэг таньж байгаа танихгүй хүмүүстэй зөндөө олон хүмүүстэй явж байгаа шүү дээ. Тэр дундаас гэхдээ нэг хүний нүдэн тусдаг хүн гэж бас байдаг шээ. Тий. Яг тэр үед нь болохоор манай нөхөр тэр дундаас яагаад ч аим ажилсаг санагдаад байхгүй өөрөөгөө ингээл байнга цэвэрж угаад цэвэрлээл. Тэгээ би айгу сонио юм татагцсан маа. Эндгтээ хүмүүс сонсохоор инээдтэй байж магадгүй. Зарим хүмүүс эмгтэн хүнд бас байж магадгүй л ахalta. Миний хувьд болохоор ингээд галаа надад ингээд айгүйх юм халуун шавдаг зохиох ингээл гадуур хуцамраа өгөөл ингээл дулаахан байгаараа гэж өгдөгсөн. Тэгээд миний хувьд болохоор галаад болохоор нөгөө нэг орчлон excite гэдэг юм цэнхэр нэртээс байдаг гэсэн. Тэр нэртээ усыг аах үнэртээд аймаг гой татагдчихсан. Үнэрэнд бас хүн татагддаг шүү дээ. Яг тэр үнэрэнд нь татагдаа. Тэгсэн чинь нэг өдөр ингээд зүгээр сонсоргүй байж байгаа сууж байгаа тарсан чинь галаа зүгээр сандаал таавчтай байж байгаа. Аимсан нарсан чинь бүр аим цэвэрхүү аим. Тэр тэгтээ явж байгаа сонирхол ахalta. Тэгэл би зүгээр аймас орчлын үнэртээ соёрнд нь л татагдцдаг байхгүй гэдэг. Нэг араас нарж байгаа гэсэн. Нэрээ тэгтээ бас галагийн болохоор зам чанарын үед айгүй гоё мундаг сайхан яг эр хүний ноён нуруутай тийм сайхан гоё залуу байсан. А дээрэс нөгөө мэрэгжлийн хувьд болохоор нөгөө адилхан мэрэгжлийн хүн чинь бас мэрэгжил талаас нь харна шүү дээ. Тэгэхээр бас мэрэгжилтэй хариуцлагатай айгүй тийм чадварлаг мундаг залуу байсан. А тэр түрүүний ярьдаг гэсэн зөв хөгжилтэй гэсгээс нэрч. Тэрнээс л яг энэ хүний хувьд бол би яг нөгөө эр хүн гэдэг хувьар нь яг тийм ноён нуруутай байсан учраас яг нүдэнд бол амар туссан гэж хэлж байна. Тэгээ ер нь л тэгээд бүр Бээжингээс цаашаа 2000 гаруй км зөвл бид хоёр анх танилцчихсан гэсэн үг юм. Монголд бол танилцаагүй. Та хоёрын маань оюутан ах насыг тус нь яривал аль сургуулийг дүүргөв те? Ер нь оюутан ах нас нь бас ямар байсан бол? За би ярих. За миний хувьд болохоор манай аав маань одоо цэргэн хүн, цагдаа хүн. Тэгээд би болохоор анх аавынхаа мэрэгчлийг аавн гэж Монголын үндэсний их сургууль руу хуулийн ангиар одоо сурч байсан. Сурж авч байгаад нөгөө дундуур нь төрөх эмхтэн өний нэг зам яасан гэдэг шүү дээ. Яг тэгээд төрөнгүүдэд сургуулиасаа завсардангуудаа орчин үеийн карьер менежмент гээд академик санхүү менежер төгссөн байгаа. За миний хувьд бол бүжигчний мэргэжил бол 25 наснаас маань эхэлсэн. Тэгээд өөрийнхөө ер нь бол хүсэл мөрөөдлөөр одоо жигүүрлэгдэж энэ сайхан урлагт бол хөл тавьсан гэж хэлж болно. Таны хувьд? За би 2011 онд хөгжим коллежид одоогоор Монгол Улсын консерваторид анх ороод ардын бүжгийн ангиар ороод 2016 онд 11 онд Хосвэр багшийнхаа ангид орж ирсэн. Тэгээд 2016 онд ардын бүжгийн жүжигчин мэргэжлэр хөгжим коллеж төгсөөд тэгээд зэрэг ансамблд жил гарan ажиллаж байгаад тэгээд урагшаа. Тэгээд энэ 2018 онд хинтээ мэдэрсэн. Ер нь бол тийм л юм. Анхны байгууллага та хоёрын хувьд хаан хинтээ чуулга гэж ойлгож болох уу? Эсвэл өөр газар ажиллаж байсан уу? Миний хувьд бол яг зэрэг ансамблд ажиллаж байгаад тэгэл нааш ирсэн нэг юм хоёр юу. За тийм миний хувьд болохоор төрийн албаны байгууллагт бол хаан хинтээ чуулга маань ялж миний хамгийн анхны байгууллага. А өмнө нь болохоор би хинтээ мэдээсэн хинтээ телевиз хинтээ мэдээ юу л хинтээ телевиз. Одоо өндөр хаан телевизтэй адилхан яг хажуу талд нь байрладаг гэсэн. Тэнд би анхаас сэтгүүлч сурвалжлагчаараас орж ирсэн. Тэгтээ тэр бол миний хувьд нөгөө зүгээр нөгөө бас сонирхлоороо зөв хэдхэн сар ажиллаж байсан. Тэгээ тэр бол миний хамгийн анхны ажил байсан. Ажлын гараа байсан. Бүжгийн хувьд ярил. Тэгээ бүжгийн хувьд бол би чинь 2017 онд хаант ижуулахт яг бүжигчин гэдэг одоо энэ сайхан нэрийг бас зөвж орж исэн. Миний хувьд болохоор мэрэгжлийн бус хүн, яг мэрэгжлийн бүжигчин биш. Тэгээ өөр мэрэгчлээ учраас бас анх бол яг энэ мэрэгчлэр ажиллахад бол амар хүндрэлтэй хэцүү шантрах үе байсан, гарах үеч зөндөө байсан, ойлгох үе зөндөө
байсан. Гэхдээ одоо өнөөдрийг хүртэл ингэ явж байгаадаа маш их баярлж байгаа. Энэ бол миний багш нарын ач гавья дээрээс нь миний хамт олонны одоо ач тус гэж би боддог. Тэр дундаа одоо хоёулаа бас завгүй гадаад дотоод руу явхад артлыг нь баттаадаг хүмүүс мэдээж ээж аав нь байх гэж бодож байна. Ээж аавынхаа талаар нэг хайлтганд орсох гоё тий. Миний хэрэгтэй. За би нөгөө яг энэ хинтэгийнх болохоор бас төрүүлээд ярьчих тий. Манай хүн чи Төв аймгийн болохоор за миний хувьд болохоор миний аавыг базар агч Цэвсрэнгийн базар агч гэдэг. За хаан тий аймагт одоо манайх чи 2000 онд Сүхбаатар аймгаас шилжиж ирж ирсэн. Тийм цагдаагийн хүмүүс ч одоо дандаа л ийж шийдээд бид нар дагаал явж байдаг гэр бүл нь тий. За тэгээд одоо яг бол энэ сайхан нутагт бол ажиллаад амьдраад бол 25 дахь жилдээ болж байна. Миний ээжиг бол Жамсрангийн наран цэцэг гэдэг. За мэрэгжлийн эдийн газар одоо үйлчлэгчээр ажилладаг байсан. Одоо бол хоёлаа бол одоо гавьяаныхаа амралтанд суучаад байгаа хүмүүс байгаа. Тэгээд урлагийн хүний хувьд гэдэг бол бас арг гэр гэдэг хүмүүс маш хамгийн чухал хүмүүс байдаг. Бид тэрч одоо хоёлаа гэр бүлээрээ ажилладаг учраас ижээ тамилтаар авах үйл зөндөө гардаг. Тухайн үед бол нөө залуу байсан. Тэгээ дээрээс нь хүүхэд жоохон байсан учраас жоохон хүндрэлтэй анх бол хүндрэлтэй байсан. Одоо бол хүүхдүүд мань нэг үе бодлоосоо очроо олцсон. Би тэр мэрэгжлийг бас ойлгодог болсон. Өөртөө баг мэрэгжил дурлаад явдаг болсон учраас одоо л ерөөдөө хүндрэлтэй зүйл байхгүй. Ер нь жаргаж бас ажиллаа хийдэг. Хаяал яг гэр бүлдэл асуудал гарна штэ. Хүүхэд өвдөж зоох ч юм уу асуудал гарна. Тэр үедэр л жоохон яг нь зохицуулалт хийж бас болдог байгаа. Тийм. Ер нь бол аав ээж манай хадам аав ээж л ер нь ихвчлэн харж өгдөг гэсэн. Тэгээ одоо хүүхдүүд том болчиход баг өөрсдөө нэнийг хараал байдаг. Таны хувьд бас аав ээжигээ хайлтганд орсох гоё тий. За манай аав ээж бол одоо хоёулаа Төв аймгийн Цэс сумд амьдардаг. Хоёулаа цэцэрлэгт ажилладаг байж байгаа. Манай аавыг Аадганган болд гэдэг. Манай ээжийг Баасан Жавын их жаргал гэдэг. Ээж нь одоо цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаа. Аав нь одоо уурхаад өрөмдлөгийн машин барьдаг тийм ажил хийдэг. Цэцэрлэгт ажилладаг байж байгаад гарсан одоо. Тэгээ хоёулаа тэндээ ажиллаж амьдраад байж байна да. Тэгэл бид нэг цагаан сар юм уу нэг наатам гэл нэг боломжтой үеэр очсон тий. Аав ээж мэж бас нааш ирнэ хүүхдүүдээ уулзж барийгээд хаяа хотод голдоо уулзсан нэг тийм. Тэгээ холоос ч гэсэн хөрөхөд бас тэмтэй тэгээд байж лээ. Чуулгат маань ер нь хэр олон хос ажилт юм бэ? Маад ер нь нэлийн хос ажиллаа шүү тий. Ер нь 10 мар бол байгаа шүү. Ихэнх нь бүжигч юм. Бүжиг дуу ер нь хоорондоо дуу бүжиг хоорондоо гэрэлсэн ч юм уу ингээд нэг тийм 10 мар хүрдэг хаа тий. Тэгээ ерөөхдөө хамдууд ирээд бүзэндэл. Одоо нэг манай хуучин жуулгч айгу цөөхөн хүмүүстэйсэн 50 гаруй тий. Тэрний баг тална гэд баг нэг гэр бүлээд гэсэн. Одоо ч нэг 100 гаруй ажилтнтай одоо тэрхээр хүнийхэн тоо арай багассан. Зарим хүмүүс мөчтөртэй гарсан ч юм уу тий. Тэгээ одоо л ажиллаж байгаа одоо хосоор ажиллаж байгаа амжилттай явж байгаа мундаг уран бүтээлч залуу хүмүүс ч байна. Биднээс дэш үеийнхэн ч бас байгаад байгаа тий. Тэгээд манайх нь ер нь нөгөө хосоор ажилладаг учраас бас нэг давуу тал нь би миний айгуу гоё ойлголцдог. За хаач бас би биэнд төвчхтэй ингэж ажиллаж амжиж амьдрдаг учраас бас давуу тал болдог. Урлагийн хүмүүс ч ер нь их гоё штэ. Та хоёр маань ер нь хамгийн анхны тайзан дээр хамтдаа гарч ив. Одоо нөгөө гэр бүл гэхэр адилхан партнер болоо цуг бүжиглэх гэдэг ш тийм зүйл байдаг эсвэл тусдаа өөр партнертай юу? Тэрийг бол тэгэл өндөр намаараа ер нь бас явна. Гэтэ хаяа бас яг нэртэйгээ бүжиглчихэлтэй гойж мөжигч албаар эсвэл байраа тааруулах ч юм уу дээдлэх нэг чи ийшээ зогсчих чааш ингэж байгаа бас албаар партнер болох уу байна. Тэгээ цаанаасаа ч ингээ партнер болохгүй яг тэгж явах уу байна. Янз янз л олон бүжиг байдаг болохоор бас зарим дээр нь партнерлан зарим дээр нь партнерлахгүй тэгэл. Одоогоор та хоёр маань ер нь ямар ажил хэрэг дээр илүү төвлөрч ажиллаж байна? За одоо 22 битэр бол 2026 оног бас өөрсдөргөө бас ингээд нэршил талаа бас жоохон ахиулъя гэсэн бодол байна. Тэгээ бас энэ дугуулангаа бас бүжгийн дугууланг бас тэмцээн уралдаанд оруулж ингэж хүүхдүүд бас нэмж аваад тэмцээн уралдаанд бас байр шангал эзлэх юм уу ингээд хүүхдүүдийг бас юм үзэж хараад гэсэн бас төлөвлөгөөтэй байна. Бас хувийн амьдрал талтай ч гэсэн бас байр орон сууц зай томруулах ч юм уу нэг юм бодол бас байна. Тиймэрхүү бодлоод бол байгаа. Бас 2025 онд
гаргасан амжилтуудаасаа дуртахгүй. Миний хувьд бол хамгийн тод санаж байгаа нөгөө Жорон Жорогийн бүжийн улсын уралдаан байна тий. Энд маань та бүхэн маань бас яваад 10 сая төгрөгийн шагналын эзэн боллоо, төрүүллээ. Энэ маань ер нь жилд хэдэн удаа зохиогддог тэмцээн бэ? Онцлогийг бас ярьж өгвөл. За энэ тэмцээн бол Жорон гэдэг Баярбаатар багшийн анх энэ жил анх удаа хийж байгаа юм байна. Ингээд 4 жил дараалж хийн гэлээ. 3 жил дараалж хийн гэжсэн. Дараа жил дахиад болно гэсэн. Тэгээ манай үжигчд удирдлагууд ярьж байгаад одоо энэ тэмцээнд оролцъё гээд. Тэгээд замнаар ярьдаг. Тэгээд ерөөдөө л энэ тэмцээнд л бидэд бас орох орохгүйгаас айгуу тийм сайн шийдэж чадахгүй байгаа гэсэн байхгүй. Тэгээд ер нь бол одоо нэг зүүн Монголоо бидэд манай одоо хаадж болгох зүүн Монголоо илүү их баримталж явдаг. Тийм газар тэгээ зүүн Монголын урдлаг соёлыг ерөөдөө л хадгалж явж байгаа ер нь бол одоо чуулга гэсэн үг. За тэгээд бид нар болохоор нөгөө хоёр шинэ уран бүтээлтэй явсан. Нэг нь мэдээж зүүн Монголын чинь баруун зүүн Монголд болохоор чинь бурайд барга ястан маань бол ялцгүй орчиж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр бүжгээр л ерөөдөө оролцоод ирсэн. Тэгээ тэмцэж болохоор одоо олон улсын хэмжээнд болж байгаа учраас гаднаас хүмүүс ирж байна. За дотооддоо төвийн чуулга театрууд гэх бүх театр чуулга мэрэгжлийн уран бүтээл, мэрэгжлийн бус гэд сонирхогчтой хүүхдийнх гэд маш олон төрлөөр ингэж болж байгаа байхгүй тэмцээн маань. Тэгээд аягүй сайхан өргөн тийм хүрээтэй сайхан тэмцээн болж өндөрлсөн. Тэгээд манайхан андиж болохоор яг энэ нөгөө бараг бурайд ясныхаа яг юугаа чиглэлээ ингэж барьж байгаа тийм бүтээлээрээ тэгээд тэгээд энэ бүтээлээр болохоор барагтай бүжгээр бас хоёр багшийн манд гэсэн нэргэлгийн ингээд хоёр бүжгээр барьсан байгаа. Тэгээд тэн дээр нөгөө оноо моноо бүгд гардаг юм билээ шууд. Тэгээ хоёр бүжиг нь хоёулаа л ер нь өндөр оноо авсан байлаа. Тэр багуудын хүснэгтийг харахад тэгээ шууд нөгөө нийлбэр оноогоор шууд графрын гад ирсэн байлаа. Гад ирсэн байлаа. Бид сүүлд нь хүсэгтэй хараад гарчсан. Тэгэл шагналаа авах гэж сууж байхдаа манай за нэгдгэр байраа зарлцлаа. Тэгээд манайх дотроос бодол гонлаа цаг графрээс гэж бодчихсон. Тэгээд хамгийн сүүлд графрыг зарлсан. Тэгээд бөө баяр болол тэгээд авчихсан даа үү. Тэр бол юм том шагнал болсон бидний хувьд. Хамт бол. Залуу бүжигчтэй үед ер нь орон нутагта байх илүү гоё энэ үү одоо нэг цалин өндөртэй тий одоо нэг хүмүүс ч бас илүү цалин өндөртэй заавал орон нутгийг бас зорхой болоод байна тий энэ тал дээр ер нь хоёр ямар байр суурьтай байдаг вэ? За яг төвд бол яг нөгөө ажлын байр олонтой нэг хүмүүс ингэ явчихдаг. Яг өдөр орон нутг руу мэрэгжлийн хүмүүс ирэх нь ч ховор байдаг байхгүй. Тэгээ яг мэрэгжлийн хүмүүсүүд бид өөрсдөө одоо энэ дотроо бэлдэж байгаа. Тэгээ өдөр орон нутгад ажиллахын давуу тал нэг бол одоо хотод гэж стресстэй байхгүй төвчрээд байхгүй юм энд аваархаа амар шүү дээ. Тэгээд өдөр орон нутгад ажиллаад одоо нөгөө өдөр орон нутгийн 20% нэмэгдлэгдөө болчихсон. Тэгээ 5 жил тасралтгүй ажиллах юм бол нөгөө багш нар шиг 5 жилийн тэтгэмж авдаг болчихсон. Бас даваа талууд ирүүл зөндөө байгаа. Тэгээд эндээ өөртөө хөгжий барий гэдээ ирүүл хөгжих боломж бол өдөр нутгад зөндөө л байгаа. Гэж би бол тэгж байна. Тэгээ сүүлүүдтэй манай одоо зүүн Монголын одоо соёлыг бол айгүйх сонирхож байгаа. Төв болон баруун аймаг одоо театруудаас бол манай ч нэг их онцлогтой газар шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бас устаа бас гайгүй бас дээгүүр явдаг бас театр жуулгуудын нэг гэж үл хэлж болно. Ерөнхийдөө таадсан баран гэж байна тий. Тэгээд ер нь л хүмүүс хөдөө орон нутагт ажиллахад ер нь ямар шүү байдаг гэдэг таахгүй. Ер нь л илүү их тайван гоё амгалан манайхаа андиж жуулгын хувьд болохоор ер нь жоохон ажлыг айгуу тийм шахуу ажилдаг. Одоо яг л нөгөө төвийн чуулгах театрах нь хэр өндөр босго өндөр одоо өндөр байна. Яг тэрнэртэй л энэ тэнцүү байх ёстой гэсэн тийм одоо юу байр суурийг бол одоо баримталдаг гэсэн үг. Тэгэхээр бол манайх бол ер нь хөдөө орон нутаг гэхээсээ илүү ер нь бол бас л төвийнхэнтэйгээ адилхан ингээд хөгжихийг үл айлуулах байна. Тийм өөрөө л хичээвэл ер нь хөгжих боломж бол ер нь байгаа л. Тийм ер нь л хувь хүнээс хөгжөөд яг нөгөө нэг юунд л их гэсэн боломж нь арай их юм. Тэглэгээ хаа. За тэгээд та хоёроос асах бас нэгэн асуулт байна. 2025 онд бас ер нь ямар амжилтууд гарав энэ талаар бас дэлгэрэнгүй үзэгчдтэй ярьж өгөхгүй юу те? Тэр хувийн гэсэн үг. Ажиллаараач тэр одоо хувийг харж тэр те? За хамгийн түрүүнд бол амжилттай хэсэг нь бол мэдээж сая бол олоосын жорон тэмцэнээс гран при шагналыг хүртсэн байгаа. Тэгээд дээрэс нь шагналын өгөх юм бол бид хоёрт л соёлын тэргүүний ажилтан. Тийм Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх сайхан хүндтэй
цолын эзэд болсон заавал маш их баяртай. Энэ бол бас нэг хосороо гэдэг утгаараа илүү гоё давуу тал болж өгч байгаа юм болоо гэж бодож байна. За тэгээд ерөөдөө манайх чинь 25 онд чинь тэмцээн уралдаан гэдэг зүйл бол ерөөдөө айгу бага байсан. Дээрээс нь манай манай бүжигчд маань сая бас нэг олоосын тэмцээн Яхор наадамд тий. Яхор наадамд манаас бүжигчд манаас амжилттай оролцоод ирсэн. Хувийн одоо гоцлол бүжиг мөчгөр тий. Тэгээ яваад ирсэн. Би тэрийн хувьд бас ерөөхдөө нэг явах боломжгүй байсан. Тэгээ ар гэрийн асуудал гэдгээс шалтгаалаад тэгээд ер нь бол хөвчлэн дандаа юм гадаад дотор тийм нэг аялын тоглолтуудыг л хийсэн. Хэд рүү, Солонгос руу, Орос руу. Тэг хамтын одоо юм гэрээгээр дандаа юм тоглолт хийж явсан жилүүд байла. Тий. Одоо хинтийнхэн маань аль та хоёрыг бас бүжигчин хос гэдгээр нь илүү мэднэ. Арай өөр нууц авьяас гэдэг юм уу тийм зүйл байгаа юу? Өөр зөвлөөр хичээлдэг ч юм уу тийм спортоос эхлүүлээ. Гал эрднийг бол нэг волейбол тоглож ирснийг бас сайн мэдэх байхаа. Би өөрөө яг волейбол урлагаар багаас урлагаар явсан болохоор волейбол энэ төр спортоос ч хоол тэгтээ сүүлд нөгөө волейболыг жоохон сонирхож эхэлж байгаа. Тийм орхооссон. Тэгээд яг хөө циркийн ургийн бас дотроо хэсэг ажиллаж байсан яг нөгөө циркийн төрөг хөмөрөг өсвөлт жин ингээд тиймэрхүү давуу талууд бас байгаа. Тэгээ нөгөө драмын жүжиг мүжийн гол дүр хүүхдийн жүжиг драмын хүүхдийн жүжигүүдийн бас гол дүрмөр хийж үзчихсэн. Тэрнээс миний давуу тал юм уу хувирах чадвар ч юм уу гэж бас боддог. Таны тэр миний хувьд болохоор чинь би бас нөгөө яг урлаг гэхээс илүү бас багасаа спортоор хичээлдэг гэсэн. Тэгээ спортоор бол хүмүүс бас ойр зэрэг одоо эргэн тойрны хүмүүс маань бол намайг спортоор хичээлдэг гэж сайн мэднэ. Би тэрийн хувьд болохоор бас нэг давуу тал нь гэх юм бол одоо сошиал гэр бүлийн тий одоо нэг хүмүүст ингээд илүү гоё эрэг энерги түгээхийг хөллөх хичээдэг. Тэгээ хүмүүс ингэдэг л та одоо хүүхд мөхтэйгээ бичлэг зургийг битээ тавиа одоо ингэ л ам ихтэй гэл угаас тэгдэг тий. Тэр нь л ерөөхдөө бол багассан би тэрийн хувьд бол бас нэр тийм ч юм уу гэх нөө хүмүүс лээд харж нэр тийм ч юм уу гэх. Тэгтээ яг бас өөртөөхөө хэмжээнд бас бага хэмжээнээдсэн хүмүүс гоё эрэг одоо энэ айхтар нийгэм хэцүү нийгэмтэй үед бол хүн жаас эрэг байвал гоё штэ. Тэгээд бодоод ерөөхдөө сошиалараас жоохон эрэг нэрэг түгэх дуртай тий. Хүмүүс бас тэгэл тий. Танаа гэр бүл ер нь ягаад бичлэг хийхгүй байгаа, ягаад зураг тавихгүй байгаа ингээл тэгдэг. Тий. Тэгээд ерөөхдөө л тэрнгөр л хүмүүс бас жоохон мэдчихэж байгаа. Цаашдаа ч ер нь бас бодож л байгаа. Тэр явандаа ч юм уу эсвэл блог ч юм уу тийм их юм хийдэг болъё гэсэн бодол юм бол байгаа. Тэгтээ. Тий. Тэр одоо ярианы юм л явж байгаа. Хүүхдүүдээр л хийх баг таа. Одоо энэ нэвтрүүлгийн маань бас аль ч насны хүмүүс үзэж магадгүй. Тэгэхээр бас бүжгээр хичээлж байгаа те бүжгийн одоо урлагийг сонгох гэж байгаа, мэрэгжлээ болгох гэж байгаа хүүхдүүд бас хандаж юу гэж зөвлөмөр байгаа л. Хувийнхаа зүгүүдээс. Бүжиг бол ер нь гоё мэрэгжил нэг тийм жаргаж битээр би өдөр өөртөө гэж боддог л доо. Тийм жаргаж ажилтдаг мэрэгжил. За тэгэл өөр ажлууд байна л да бас ярим хэцүү ажиллаж байна, гоё ажиллаж байна. Тэгээ хүүхдүүд нь дотроо ингээд хүсч мөрөөдөж байгаа бол тэр мэрэгжилдээ яваад үзэх хэрэгтэй. Тэгээ бүжиг залуу насны гоё мэрэгжил. Тэгээ бас өгөөж юу хүнд юм юу ихтэй хэрэг амьдралд өгөөж нь ихтэй тий. Тийм гоё мэрэгжил байгаа. Тэгээд сонирхдаг дурлалдаг тийм хүүхдүүд байвал яваарай гэж бодож байна. Тийм хүмүүс ч байсан бас тийм дугуулн юунд явж үзэх хэрэгтэй бас тийм гоё мэдрэмжүүдийг авч үзэх хэрэгтэй гоо сайхан иймэрхүү гоё мэдрэмжүүдийг авч үзэх хэрэгтэй л гэж боддог та. Гоё юу өөр мэдрэмж гэх юм уу? Миний хувьд бол урлаг бол угаасаа амар сайхан гоё гэдэг. Ер нь гэхдээ та данзаарж ирэл урлагийн хүмүүсийн одоо ингээд бие авч байгаа байдал тий гаднах төрөх байдал нь ингээд хүмүүс тэгдэг байхгүй ер нь хөөхч ямар гоё залуухан хөөхийн энэ бол ер нь урлагаас авч байгаа тэр хүмүүсийн алгаа ташилд энергиээс авч байгаа тэр гоё мэдрэмжийг ингээл бид нэр өөртөө шингээдэг байх гэж би боддог байхгүй. Бүжгийн урлаг бол угаасаа зүгээр л харах банаар ботход гой зүй бие бэлтрийн хувьд тий оюун санаа сэтгэл зүйн хувьд маш сайхан урлаг гэж би боддог байхгүй. Тэгэхээр бүжгийн урлагаа үнэхээр сонирхож байгаа хүүхэд залуучууд хүмүүс байвал та хичээлэг нэг үзээрэй.
Тэ нэг насаар ядаж залуужих болно гэдэг ч юм уу те. Тэгээд нөгөө нэг дээрэс нэлгээд одоо хүүхдүүд ингээд бүжгээ урдгах хичээлмэр санагддаг нөгөө нэг эцэгхэн дэмждэг хүмүүс гэдэг. Та нар бүжгээ урлагаар та нар хоол олж идэггүй штэ гэж зөндөө эцэгчүүд тэгж хэлдэг гэж аахгүй. Урлагаар зөндөө хүмүүс хоод одоо олж иддэг болсон. Одоо зөндөө хажуугаар нь дугуулсан секц явуулдаг болж байна. За тэгээд өөртөө хөгжүүлээ гадаад дотоод руу их явж байна тий. Одоо энэ монголчууд чинь хөвчлэн юм хиттэн одоо газруудтай айгүйх тийм одоо гэрээ тэгж яваад хүүхдүүд одоо зүгээр сонирхлын ингээд бүжгэлдэг дугуулсан секцэнд явдаг хүүхдүүд хүртэл зуныхаа амралтаар гадагшаа гараад нэг юу ачтай одоо хамтын гэрээнд ажил хийгээд явдаг ч юм уу. Ингээд гэх мэтчлэнгээр ингээд өөртөөхөө одоо хоолыг ч юм төлбөрийг ч юм уу олох боломжтой. Тэгэхээр бүжгээ урлаг одоо ямар нэгэн урлагаар хичээлхийг хүсэж байвал та өөрийнхөө санааг нэг дагаад үзээрэй. Болохгүй яж болно шүү дээ. Дараа суралцж болно. Тэгээ үнэхээр санагдаж байвал тэгээд суралцаад нэг үзээрэй гэж хэлмээр байна. Одоо манай том охин бас бүжигчин болохыг гэдэг одоо битэрийг ингээд одоо бидэд нэг сард шалгалт өгөх гэж сургуульд бэлтэж байгаа. Ер нь хэр шалгууртай байдаг бол тий. Тэгээ бүжгээ урлаг одоо яг мэрэгжлийн үн маань. Одоо бүжиг коллеж гэвэл одоо их өндөр шалгалт авна л да. Тэгээ сонголт шалгалт авна. Тэгээ ая хэр сонсч гин үү? Тэгээ хэр ирээдүйтэй бас биеийн төрхийг харна. Энэ хүүхд өсгөр байна уу? Өсгөргүй хүүхд байна уу гэж харна. Тэгээ бас хичээлээр нь бас давхар шалгалт авна. Тэгээ соёл урлагийн сургууль гэсэн ялгаагүй байх гэж бодож чинь би өөрөө нэг сурж байгааг болохоор сайн мэдэх байгаа тийм. Мэдээж л сонголтыг харна, бүжгэлтийг харна. Тэгээ нүүр төрхийг бас харна. Эрүүл мэндийн талаас хэрэг гэдгийг харна. Тэгээ гайгүй бахтаа тэгээ өөртөө л яг зориод бэлдсэн хүүхд бол тэгээд шууд тэнцэж эхлэх гэж бодож байна. Ер нь заримдаа ингээд бас хүмүүсийн ярианаас сонсч байсан л да. Энэ одоо бүжиг юм уу гэж жишээ нэг хүүхдүүдийн нэг бүжиглсэн байгаа одоо Монгол бүжиг жоохон гутаагаад бүжиглсэн ч юм уу те гар хуруу нийлэхгүй ч юм уу те яг барих ёстой хурууны байрлал яаж авсан нэг тийм зүйл ер нь ажиглагдчихсэн үү мэрэгжлийн хүний хувьд бас. Яг мэрэгжлийн хүний нүдэнд бол нөгөө ямар бүлшин шууд харагдaltaй гар хөлний тавилт гарны барилт ийм пропорц сүвдгний чангалч хэмгээл аим олон төрлийг хараад байдаг. Яг тэр хүүхдүүд өөрийнхөө хэмжээнд хийж байгаа. Тэр чинь мэрэгжлийн бүжигч хүүхд биш. Хүүхдийн хэмжээндээ хийж байгаа. Бүжиг яг тэрийн засч заагаад цэвэрлж гэдэг нэг аим олон дахиад татвчтай. Бид нар чи өөрсдөө нэг сургуулаараа сураад өгсөн болохоор бүх юм мэддэг болсон байхгүй. Тэгээд гараа барихад яаж чанга байх вэ? Хөл ямар үед чанга байх вэ гэдэг мэддэг цэгцтэй болсон гэдэг. Яг мэрэгжлийн бүжиг чинь ийм сонирхож бүжигчдийн тав юу төлнө юу нөөр харагддаг шүү дээ одоо. Тарилтууд нь те ер нь манер хүмүүс яг ялгаж харж мэддэг байх зарим нь. Тэгээ яг мэрэгжлийн бүжигчин гэвэл илүү тийм чадварлаг хийдэг гэсэн үг. Ер нь л миний хувьд тасан гэж одоо Монголд гэхэд л хідэн дугуулсан секц байгаа лээ тий. Тэгэнгүүтээ одоо ингээд бидний бүжиглж байгаа бүжиг болгон ч өөр гэсэн онцлогтой. Жишээ нь зүүн монголчин бүрээ таалах одоо бараг үзэмчин гэх төрлийн за тэнгүүдээ баруун Монгол руугаа ороод ирэх юм бол бас нөгөө баяд юу гэдэг тий. Тэгээд энэ төр чинь бүгд ялгаатай байхгүй юу? Тэнгүүдээ хүмүүс чинь бурайд ая тавингуудаа бурайд аян дээр бэлгээчдэг. Энд чинь ингээд бас ингээд одоо соёл руугаа өөр одод ирчихэж байгаа байхгүй юу? Тэг мэдгүй хүмүүс байгаа л та. Гэхдээ ер нь бол бүжигчийн хувьд бол судалгаа бас өндөр байх хэрэгтэй гэж дэглэчийн хувьд ч юм уу тий. Тэр нь нөгөө хүнд өөрөөр одоо ажиглагдаад байхгүй. Манай чи зүүн Монгол болохоор яг бидний ингээд зүүн Монголын аян дээр ч юм уу ингээд бурайд аян дээр ингээд нэг бэлгээ ингээд хамаа намайг бэлгээхэр айгүй эвгүйчэр чинь ингээд соёл соёл нь өөр тусдаа өөр болохоор чинь яг нөгөө тэрийг ингээд бариад явчихвал бас нэг хүнд өгөөч нь хүртэл одоо харах өнцг нь хүртэл өөр болчих байгаа байхгүй. Тэгэхээр юм болгон дээр ингээд бэлгээ хийгээл баруун Монгол хийгээд байвал тэр чинь бас сонирхолтой болно гэсэн үг байхгүй. Тэгээ энэ дээр бол ерөөдөө бас хүмүүсийн одоо багш нарын маань ч юм уу одоо нөгөө тэр дугуулсан секцээ болж байгаа хүмүүсийн хувьд л жоохон алдаа дутагдaltaй байж магадгүй. Тий. Яг хүүхдүүдийг ойлгомжтой байдаг. Тий, дээрэс нь манай Монголынх болохоор хүүхдээс одоо айгүйх тийм хүсдэг. Ер нь л Монголын хүмүүс ч айгүйх тийм хүүхдээс их юм шаарддаг гэдэг юм шиг надад санагдаад байдаг. Тийм ба. Гадны хүүхдүүдийнхээ яг хүүхдийн насанд тохирсон хөрхөн ингээд хөдөлгөөнд хийждэг. Манай монголчууд яг том хүн шиг та нар ингэж тэгж хүүхэд болгон бүжиглдэг байх албагүй шүү дээ. Бүжиглж чадахгүй хүүхдүүд зөндөө байгаа. Бид нэр одоо би тэр нэг зүйл хэлэхэд биний хувьд болохоор нэг зүйл хэлэхэд одоо энэ дугуулан дээр ирж байгаа их хүүхдүүд нь дандаа анхан шатны бүх зүйлийг анхан шатнаас сурж байгаа. Тэгээ бүжиглж чадахгүй хүүхдүүд байна. Бүжиглдэг сонсголтой одоо араас нэг
нөгөө эвсэлтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Яг эднэр ялгарч харагдаж байгаа. Гэхдээ хүүхэд гэдэг бол бүр аим хөөрхөн. Тэр нэг давуу тал нь гэх юм бол хүний хэлж байгаа үгийг маш сайн хүлээж авдаг. Айгүй хурдан хүлээж авдаг. За миний хүүхэд ингэж хийгээд үздэг гэхэд тэрийг айгүй гоё хүлээж авдаг. Том хүмүүс бол заахад айгүй хэцүү хүндрэлтэй. Би юу чадахгүй юм чинь гэл хайчдаг. Хүүхэд болохоор тууштай. За тэг чадахгүй ч гэсэн би чадна гэдэг нөгөө найзууд нь чадаад байгаа учраас би чадах хэрэгтэй гэсэн одоо сэтгэхүйг өөртөө суулгачаад байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдтэй ажиллахад бол миний хувьд бол амар гоё байдаг. Тэгээд ер нь бол бүжгийн урлагийн сонирхож байгаа бол хүүхдүүдээс нэг явуулаад үзээрэй. За цаашдаа заавал мэрэгчлэх байх албагүй тий. Ядаж хүн одоо урлагийн урлагийн гоё мэдрэмжтэй байхад хэрэгтэй. Спорт адилхан. Би спортод бол үнэхээр сайн хайртай. Спортоор хичээсэн хүн ямар тууштай гоё багаар ажиллах чадвар сайтай байдаг үлээ яг тий. Яг түүнтэй адилхан урлагчсан яг спорттой адилхан багийн тархлаа сайтай болно. Бэртэж гэмдүү сонголт гэдэг чинь нөгөөнийг бас нөгөө шөрөмсөд тий бэртэж гэмдэхгүй талмаа л одоо нэг аим уян хатан болгож өгдөг болохоор бас алтраад унсан ч нэг булгаараа уулчих. Спортоос ер нь тийм ш тий. Манай хонгорооч өөрөө аим спортлогч тий. Тий давуу тал гэвэл зөндөө яриул зөндөө. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр та хоёроос асуух бас сүүлийн асуулт нь ер нь тайзан дээр гараад буух мэдрэмж ямар байдаг бүжиглчээд л тий. Тий ингээд одоо тайзан дээр гоё ингээд гараад одоо өмнө юу ч болсон байж болно л да. Тайз руу гарангуул хүмүүс мартна, тэр бүжиндээ орно. За тэгээд бүжлээд орж явах тэр алга ташлах асуудал ороход ямар гоё юм хийчихвэ ч гэдэг юм одоо нэг эсвэл нэг жоохон алга таш муутай үед яац юм дий дутаа хийсэн болоо гэж бодох ч юм уу. Аймаг алга ташаад хийгээд улам урам орж ингээд бүжгээ улам илүү сайжруулна ч гэдэг юм уу. Илүү олон гоё бүжгүүд хийж гэдэг юм уу ингэж урам авч л юм ажилтдаг. Шинэ уран бүтээл одоо гарах уу чуулгаас маа? Ер нь манайх шинэ уран бүтээл ер нь байнга л гарч л байдаг. Тэг байнга л бид нар байнга л ажиллаж байдаг ер нь байнга. За шинэ жил эхэлж шинэ уран бүтээл гаргаж байна. Одоо ингээл цагаан сар ингээд цаашдаа тоглолтууд гарна. Энэ бол ингээд бүжгүүд ингээд бүжигч хэлдэг дуу хөгжим бүгд ингээд шинэ уран бүтээл гаргаад л байгаа. Тэрийг яг цаг тухайд гарах үедээ гаргаад байгаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө байгууллагын дотоод нөгөө нэг ажил гэж байдаг шүү дээ. Тэгээ төлөвлөсөн бүтэн жилийн төлөвлөгөөн дотор анги ангаасын төлөвлөгөө авна. Тэгээ тэрийг бүтэн жилдээ хэрэгжүүлж биелүүлнэ гэдэг ч юм уу яг тиймэрхүү. Тэгээд ер нь л манай уран бүтээл бол ер нь жил болгон дандаа ингэж нэмэгдчихдээ. Одоо бид нар зөвхөн дотооддоо биш гаднаас багш нар авчирна. Одоо Оросоос, Хятадаас тий. Одоо тэгээд нөгөө мундаг бүжиг дэглэгч нар байдаг шүү дээ. Тэр хүмүүсүүдийг авчирч бид нар чинь нөгөө юу яадаг хичээл одоо юу гэдэг лээ мэрэгжлийн одоо илүү чадваржуулах тэр тал дээрээс мастер класс тийм бүжгээр бол ер нь л нөгөө бүжгийн багш нарын дэглэлт нь бас нэг өөр шүү дээ. Одоо нөгөө баруун Монголын багш за тэгээ contemporary гэдэг орчин үеийн ингээд маш олон төрлийн бүжиг дэглэгч нар байдаг болохоор тэднэр ингээд сар сартаач удирдалтаач юм нэг удаа ингэж одоо уурж авчирч бас хичээл. Миний тэр нөгөө тайзнаас буух та. Тайзнаас буух тий. Тэр шал өөрөөр орчих. Тайзнаас буух мэдрэмж л угаасаа янз бүрэлтэй. Яг тухайн өдрөөс шалтгаална. Амар их айцтай ч үе, догтлолтой ч үе байна. Тэгээ тайз руу гарах үе яг сэтгэл зүгээр нь хүн амар сайн бэлдэж орох хэрэгтэй тий. Нэг ингээд нөгөө сэтгэл зүй жоохон сонирн болчих юм бол сандраад ч юм хөдөлгөөний мартах ч юм. Яг тийм үеигээс зөндөө байдаг. Тэгээд дараа нөгөө хүмүүсүүдийн тэр нөгөө алга ташилд тэр энерги нь гоё мэдрэгдээд ирдэг байхгүй. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг аваад ирэхэл дараагийнхаа бүжгэн дээр хөө гэж амьсгаа аваад ч юм уу гэдэг гар тайзтайгаа шинэ бүжиг хийгээд жоохон өөрөө өвд бэлтгэл дутуу үед жоохон сандрах үед байдаг. Тэнгүүтээ тэр хүүхдүүд зэрэглүүд дотроо хүүхдүүдийн зэрэглэл аймаг хөөс мэд. Тий хамгийн гоё. Зүгээр хаад ваа хөө ямар гоё юм бэ гэдэг үгэн сонсогдоод байдаг байхгүй. Тэр нь илүү их нөгөө ирч хүч өгч бид нар бас тэгж байдаг. За баярлалаа хоёр зочиндоо тэгээд өнцөг болон бүрээс манай телевизийг үздэг зочидтой бас шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлэхгүй юу гэж бодож байна. Минийэр. За юуны төрөнд энэхүү сайхан телевизийг өнөрхөн телевизийг үзэж байгаа хэрхэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүгдээ яриаг таална үзсоосонд маш их баярлалаа. За 2026 онд та бүхэн маань эрүүл энхвэж амжилт бүтээлээр олцонгоор дүүрэн байх болтугай гэж хүсэн өрөөё. Тэгээд шинэ оноо сайхан өгтаарэ. За та хоёртаа тэгээ урилга хүлээн авчирсанд маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсэд нь бас өндөр амжилтыг хүсье. Эрүүл энх байгаарэ гэж хүсье. За баярлалаа. Тэгээд танай хамт олон бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ 2025 оны онцлог зочин нэвтрүүлэгт маань Ардын дуу бүжгийн хаан энти чуулгын
Гэр бүл залуу хос бүжигчд маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.